Энэ удаа би та бүхэнд 2004 онд Япон улсын Хасукаити хотод болсон хохирогч охин болох 2 дугаар курсын оюутан 17 настай Сатоми Китакучийн талаар ярьж өгөх болно. Аз жаргалтай амьдарч байсан тэдний амьдрал нэг өдрийн дотор оронгороо иргсэн байна. Оны 10 дугаар сарын 5-ны өдөр Сатоми сургуультай чухал шалгалттай байжээ. Иймээс тэр яралтай сургууль руу явж байжээ. Сатомигийн амьдрал үргэлж нэг хэвэн байсан бөгөөд сургуультай очих гэртээ ирэх 7 хоногийн цагийн хуваар нь хизээч өөрчлөгдөж байгаагүй. Нэг л хэвэн амьдралтай тэр өдөр шалгалтаа дуусгаад ундаг дугуйгаараа гэрлүүгээ явж байжээ. Аав ээж нь ажилдаа явчихдаг болохоор охин ихэнхдээ гэртээ эмээ эгч хоёртойгоо хамт байдаг байж. Тэр гэртээ ирээд өдрийн хоолоо идээд амархаар 2 дугаар давхарт байдаг өөрийнхөө өрөөнд оров. Харин эмээ эгч хоёр нь зурагт үзээд сууж байсан байна. Гинэт Сатомигийн чанга ойрлох дуу сонсогджээ. Эмээ эгч хоёр нь сандраад Сатомигийн өрөөнд очиход Сатоми нийлц усанд бодогдсон газар хэвтэж байсан ба. Түүний хажууд 1 м 50 см өндөртэй ойролцоогоор 20 насны залуу зогсож байжээ. Гар нь цус болсон хутгатай. Хамаг бие нь нийлц ус болсон залуу хүү. Эмээ эгч хоёр нь найсандаа байрнаасаа хөдөлж чадахгүй байлаа. Гинэт ухаарсан эгч нь зүхтэж гараад гудамд зогсдог цэцэг зардаг эгчдэр очиод туслаарай гээд тусламжгүй цэцэг зардаг худалдагч эмэгтэй цагдаагийн албан руу дуудлага өгөв. Яг тэр үед нөгөө алуурчин түүний эмээг зүхтах гэж оролдоход нь барьж аваад 4 удаа хутгалсан байна. Эмээ нь хүнд шарх авч ухаан алдаж өнөө. Тун удалгүй хэргийн газарт цагдаагийн албан ирэв. Охтуудын эмээ нь зочны өрөөнд ухаан алдсан байдалтай хэвтэж байлаа. Яаралтай түргэн тусламж ирээд эмээг нь авч явлаа. Харин Сатоми охин харамсалтайгаар амнасаа алдсан байж алуурчин түүнийг 10 удаа хутгалсан байна. Хамгийн хүнд шарх нь цээжний хэсэгт туссан байв. Тэрээр тухайн шархнасаа болж амнасаа алджээ. Цагдаагийн албан яаралтай алуурчныг хайж эхлэв. Алуурчин зүхтах магадлалтай 2 зам байжээ. Хэрв баруун тийш явсан бол том гудам руу гарч тэндээ олон хүмүүсийн дунд ороод алга болох магадлал өндөр. Харин эсрэгээр нь зүүн тийш зүхтсан бол хоосон байрнууд эсвэл имлэг дотор нуугдах боломжтой байв. Цагдаагийн албан хаагчид ойр орчмын бүх байшингуудыг нэг нэгээр нь орж шалгав. Ингээд с ижигтэй эрэхтэй хүн харсан эсгийг асууж тодруулав. Гэвч ингэж хаагаад ямар ч үр дүнд хүрсэнгүй. Сатомигийн эмээ нь имлэг тухаангүй байгаа болохоор алуурчныг дүрсэлж өгөх хүн түүний ихчээс өөр байсангүй. Шалгалтын явцад цагдаагийн албан алуурчны хурууныхээ гутлын уул мөрийг олжээ. Мөн тухайн гутлын загвар болон хэмжээг нь олж тогтоов. Түүнээс гадна Сатомигийн хумснаас үл мэдэгдэх эрэгтэй хүний динка олдов. Мөн алуурчны хөөрөг зургийг гаргаж ирэв. Ойролцоогоор 20 насны богинохон өстэй дүр зураг. Ингээд алуурчны гутлын хэмжээ, загвар, хөөрөг зураг, хурууны динка гэх мэт олон мэдээллүүд олдсон тул түүнийг олж тогтоох магадлал өндөр болж эхлэв. Гэтэл цаг хугацаа явсаар алуурчны талаар олон мэдээлэл олсон боловч түүнийг олж тогтоож чадахгүй байлаа. Сатомигийн аав ээж нь алуурчныг хилж өгсөн хүнд $28,000 амлав. Энэ мөнгийг түүний аав ээж нь Сатомиг их сургуульд нь сурахад зориулж хураасан байжээ. Тэд охиныхоо төлөө хураасан мөнгөө түүнийг алсан алуурчныг олоход ашиглах нь тэр юм. Цагдаагийн албан нэлээд хүчин чармаалт гаргасан боловч хэрэг наашилсангүй. Залуу охины алга нийгмийн сүлжээгээр нэг газар авсан байлаа. Гэтэл алуурчин ор сураггүй алга болов. 11 жилийн дараа Америк нэгдсэн улсын тусгай албанаас тусламж хүсв. Америкийн тусгай алба хэрэгт задлан шинжилгээ хийж алуурчин хэргийг ямар зорилготой үйлдсэн, ямар мэргэжилтэй ямар хүн болохыг нь тодорхойлов. Тэдний хийснээр алуурчин тус хэргийг ямар ч зорилгогүйгээр хийсэн гэж дүгнэв. Харамсалтай нь өөр ямар нэгэн нэмэлт мэдээлэл олж өгч туслаж чадсангүй. Ингээд тус хэрэг анхны сэжүүр 2018 онд 14 жилийн дараа санаандгүй байдлаар илрэв. 2018 оны 4-р сарын 18-нд цагдаагийн албанд нэгэн дуудлага иржээ. Дуудлага ажлын байрандаа зодон гарсан тухай байж тэдний хийснээр барилгын ажилчид хоорондоо зодтолцсон байв. Хэргийн газарт очсон цагдаа нар зодон гаргасан залуусыг цагдаагийн албан руу аваад явв. Тэд баривчилсан 2 залуугийн хурууныхээ болон динкаг тодорхойлов. Яг тэр үед 2 залуугийн нэг нь шинжилгээ өгөхөд маш их сандарч шинжилгээ өгөхөөс татгалзсан байна. Тэгсэн ч цагдаагийн албан хүч хэрэглэн шинжилгээ нь авчээ. Шинжилгээг нэгдсэн сүлжээнд оруулахад нэгний хурууныхээ өмнө 90 сурвалжлагдаж байсан гэж гарч ирнэ. Гайхсан цагдаагийн албан нарийн шалгалт явуулж эхлэв. Хачирхалтай нь тэр хурууныхээ 14 жилийн өмнө охиныг алсан хүний хурууны хийтэй яг таарав. Ингээд охин алуулах үед авч байсан динкагийн шинжилгээг харьцуулж үзв. Динкан ч гэсэн алуурчин мөн болохыг тодорхойлов. Ингээд алуурчныг олдсон охины гэр бүл нь баяртай байлаа. Цагдаагийн албан алуурчны орон байрыг шалгаж үзв. Харин залуу өөрийгөө буруугүй гэсэн боловч хөдөлшгүй нотлох баримтуудын үндсэн дээр хэргийг хүлээхээс өөр аргагүй болов.
Ингээд залуу болсон явдлын талаар инхүү хэлжээ. Алуурчны нэр нь Мана Бакашифма. Синема Сити хотод төрсөн тэрээр дунд сургуульд байхдаа Убэ хот руу шилжжээ. Тэндээ металл үйлдвэрлэдэг компанид ажиллаж байсан байна. Тэр үйлдвэрийн дотор байранд амьдардаг байж, түүний хэлснээр тэр хэрэг гардаг өдөр хүртэл тухайн үйлдвэрт ажилладаг байж, тэр хэрэг болсон өдрийг ингэж дурсав. Би тэр өдөр өглөө ажилдаа хоцорсон бөгөөд хоцорч очихоор үйлдвэр маш хатуу шийтгэл өгдөг байсан. Тиймээс тэр ажилд явхаа болоод өөр тийшээ асхол явхаар шийдсэн гэв. Үйлдвэрийн ажлаас залхсан тэрээр мотоциклаа унаад асхол руу явхаар шийдэв. Тэр Увэ хотоос Токио орж, Токиогоос Акихура руу явхаар төлөвлөгөө боловсруулав. Тэрээр замдаа хэрэглэх хүнс болон аюулгүй байдлаа хангаж хутга. Бас бус зүйл худалдаж авсан байв. Ингээд тэр өдөр найзындаа очиж хонсон байна. Маргааш нь тэр Токио хот руу замд гарчээ. Түүнийг ажлаа орхиод Токио руу гарсныг мэдсэн аав ээж нь араас нь гарсан боловч олж чадсангүй. Залуу утсаа унтрааж ус руу шийдснээр дахиж Увэ хот руу эргэж ирэхгүй гэж өөртөө амлалт өгөв. Ингээд явах замдаа сургуулаасаа гэртээ харж байсан охиныг харжээ. Охин тэрэнд таалагдаж эхэлнэ. Тэрээр охины араас дагаж эхлэв. Залуу араас нь дагах замдаа янз бүрийн муу зүйл бодож байлаа. Ингээд явсаар охины гэртээ орсныг ажиглав. Хэсэг хугацаа хүлээсний эцэст залуу түүний гэрлүү нууцаар оров. Тэр үед охин өөрийнхөө өрөөнд хөгжим сонсоод амарч байв. Залуу өрөөнд нь орж ирэн чимээгүй байж хувцас тайлахыг шаардав. Айсан охин гинэт чангаар ойрлов. Яг тэр үед нь сандарсан залуу хэд хэдэн удаа хутгалсан байж, тэр үед нь өрөөнд эмээ болон эгч нь орж иржээ. Алуурчин эхлээд эгчийг нь хөөсөн боловч эргэж ирээд эмээг нь хутгалсан байв. Ингээд байшингаас гараад Токио руу замдаа гарчээ. Залуугийн хэлснээр Токиод ирээд би өөрийгөө маш ихээр үзэн ядаж, хоол идэж чадахгүй байлаа. Миний нойрч хүрэхгүй байсан. Тэрээр залуу энэ хэргийн дараа бодлоо өөрчлөн эргээд аав ээж дээрээ очижээ. Эргэж очиод барилгын компанид ажилд оржээ. Тэрээр тэнд өөрийгөө маш сайн дайжлаа. Барилгын компанид тушаал дэвшин амжилттай ажиллаж байжээ. Тэр 14 жилийн хугацаанд нэг ч удаа амралт авалгүй тасралтгүй ажилласан байж, туслахаар ажилд орсон тэрээр байгууллагын гүйцэтгэх захирал болсон байж, залууг баривчилсан үед захирал нь маш ихээр гайхсан байна. Түүнийг алуурчин гэдэгт огтхон ч итгээгүй гэдэг. Цагдаагийн албанаас өөр хэн нэгэнтэй андуурсан эсэх талаар асууж гайхаж байв. 2020 оны 3 дугаар сарын 3-нд баривчлагдаад 2 жилийн дараа түүний шүүх хурал болов. 4 удаа хутгалагдаж амьд үлдсэн эмээгийн хэлснээр надад ухаан ороход би эмнэлэгт байлаа. Гэтэл надад юу тохиолдож яагаад эмнэлэгт байгаагаа би огт санахгүй байлаа. Миний нуруу хэсэг маш ихээр өвдөж байлаа. Би өөрийгөө ямар нэг өндрөөс унсан болов уу гэж бодов. Гэвч эмч надад хутгалуулсан тухай хэлв. Мөн тэрээр болгоомжтой хөдөлгөөийг анхааруулсан. Дараа нь миний хүү ирж надад болсон явдлыг тайлбарлаж өгсөн. Би өөрийгөө амьд үлдэж охин маань нас барсанд маш их харамсаж байлаа. Алуурчны ийм олон жил ирэх чөлөөтэй явах нь шудраг бус. Тиймээс үүнд цаазын ял оноохыг хүсэж байна гэв. Харин охины эгч нь би өдөр болгон түүнийг орж ирж намайг алах болов уу гэсэн найзтай амьдралаа. Түүний нүүр царайг тод санаж байгаа ганц гэрч нь бол би. Тиймээс түүний царай одоо болтол санаанд минь тодоос тод харагдаж байна гэжээ. Харин залуу уйлаад өнгөрсөн өдрүүдийг буцаах ямар ч боломжгүй. Би хийсэн үйлдэлтэй маш их гэмшиж байна. Надад цаазын ял оноохон шудраг байх болно гэсэн байна. Ингээд 2020 оны 3 сарын 18-ны өдөр шүүх залууд насаар нь хорих ял оноо. Алуурчин баригдсан ч охины аав ээж насан туршдаа сэтгэлийн шархтай үлджээ.